Орой минь төргийн үзэгчдээ 30 баг 30 өдөр нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк. За өнөөдөр бид 3 Чикаго Буллсийн талаар ярилцах болно. За энэ багийн хувьд бас залуу тоглогчдоор шинэ өнгө төрхөө бүрдүүлж байгаа. За энэ үйлрэл плей-оффт орох уу, плей-оффын өрсөлдөгчд болж чадах уу гэдгийг өнөөдөр хамтдаа хүснэгтүүдээр за бас цалингийн зэс бусад зүйлстэй танилцаж сүмөрөө дүгнэлт гаргахыг хичээж байна. Плей-оффт орж чадахгүй. Чадахгүй л гэж бодож байна. Яг өнгөрсөн жил ч одоо төгсгөлийн асуултанд нэрш хариулчих тий. Өнгөрсөн жил ч одоо плей-ин тоглосон баг шүү дээ уг нь. Ирээдүйн талаар нь ярилцъя. За тэгээ за өнгөрсөн үйлрэлт тэд 39-43 гэсэн амжилттай 9-р байраар үйлрэлээ дуусгасан. За тэгээ плей-инд бол Miami Heat-тэй тоглоод үйлрэл нь дууссан байгаа. Довтлооны үзүүлэлтээр 20 байсан байна. Хамгаалтаараа 18 байна. За net рейтингээрээ 20 хамгийн сайн үзүүлэлт нь буюу тоглолтын энэ үлээрээ 2 дугаар эрт. Ер нь бол маш сайн шүү яах вэ? Нөгөө төсөөлснөөс маш илүү олон хожил байгуулж чадсан. Чикаго өнгөрсөн үйлрэл. Хамгийн гол удирдлагын нөгөө төгсгөлийг их айх хэрэгтэй. Сүүлийн 20 тоглолтынхоо 15-д нь хожсон шүү дээ Чикаго. Тэгээд төгсгөлийг сайн хийж иж юунд плей-инд орж ирсэн байна. Түүнээс биш ерөнхийдөө удирдлагын за баг 3-ны 2 хэсгийг харах юм бол маш тааруу байсан шүү дээ. Одоо яг гол статуудыг харахаар ерөн зүгээр лигийн ингээ 30 багийг ч гэсэн авал 20-д орох. Тийм л баг байсан байгаа байхгүй. Тэр нь ч гэсэн юм яг бодиттой байх те. Яг хөө мэдээж одоо Wizards, Charlotte энтраас бол илүү хожил байгуулж чадсан. Тэгээд дэшээч бүр ингээд плей-ин тоглож чадсан. Гэхдээ зүгээр Чикагог би болохоор ингээ хожоод байгаад хувьдаа сэтгэл дундуур байдаг. Ер нь хожигдоод драфтын дээгүүр сонголт яагаад хийхгүй ингээд сүүлийн 5 үйлрэлийг Чикаго Буллс баг зүгээр хоосон өнгөрч байна. Эсвэл 10-11-р 9-11-р байранд. Тийм энэ одоо Үрчээвш дөрөвсөн Лавин 3-ыг нэгтгэдэг бол маш буруу байсан. Тэр үед нь шүмжилж исэн. Тэгээд Буллсийг өшөө дэмжигчд бол яг их сүргээр хүлээж авч исэн. Гэхдээ нөхцөлөдөл дээр бол ингээд яг аврагын баг бүрдэхгүй тий. Эсвэл драфтын эрхийн баг эрхийн төлөө унахгүй яг л ингээд дундуур л яваад байдаг баг. Тэгээд би бол нэгсэн зөрөгтэй унаад багийн лидерээ ирээдүйн одоо драфт ирэхээсээ олоод авчаасаа л гэж хүсдэг хувьдаа. За энэ багийн нэг цагаан залуу өнгөрсөн үйлрэл ямартай ч олон анхаарлын төвд орж чадсан боллоо гэж бодож байна. За Бүзэлэсийн үед 80 тоглолтод оролцсон байна. 18.9 минутыг дундчилсан байна. За Ангитай 8.6 оронтой 3.5 самбар. За товтлогоон 45.9%-тай. Маш гоё биеийн өгөгдөлтэй тоглогч байгаа ямар ч гэсэн. Тэгээд бас энэ тоглогчийн нэг давуу тал нь IQ өндөр. Тэгсэнгийн IQ өндөр гэдгийг бол үнэхээр гоё харуулсан. Shot creation буюу өөртөө шидэх, орон зай, spacing үүсгэх, за ер нь өөрөө энэ довтлооны гой юм одоо боломжуудыг үүсгэх тал дээр өөртөө боломж үүсгэх тал дээр маш сайн хэмж алуулдаг. Одоо саяны энэ хайлайтуудад ч одоо харагдаж байна. Өөрөө бөмбөгтөө явж байгаад бөмбөгтөө үедээ шууд шидэлт хийх ч юм уу иймэрхүү зүйл. Зүгээр нэг бөмбөг catch and shoot хийж тэ хүлээ зогсож байгаад авч шиддэг биш. Ийм тэгсэн мөртлөө маш нуруулаг ийм тоглогч байна. Тийм тэгээд шидэлттэй бөмбөггүйж тоглож чадна, бөмбөгтөөж тоглож чадна. Тэгээд яг зүгээр 8.6 статистикийг харуул тийм сайн биш юм шиг боловч энэ тоглогч ихний хагас, улирлын ихний хагас төдөл ашиглаагүй. 20 дугаар хагасд л ер нь эргчлөөдөө минутын нөгөөд минут нэгсээд гараа нь гаргаж эхэлсэн. Тэр нь их нүдэ болсон. Тэгээд энэ улирлт бол ер нь зүгээр тогтмол гараанд гараад одоо 18 минут тоглож исэн тоглогч бол ер нь нэг 28-9 минут төлөө өсчих болов гэсэн хүлээлт байна. Тийм одоо ойрын хэдэн жил яг Литв улсаас яг Литв Америк иргэншилтэй Америк төрсөн юм залуу да бүр унган Иллинойс төрсөн Чикаго хотын унган багтаал одоо тоглож байгаа бас NBA азтай тоглогчтой нэг яг энэ унган төрлөх хотынхоо багт тоглож байгаа тоглогч нар NBA-д бол тийм ч олон байдаггүй тоглогч нарын үед их чухал байгаад байдаг. Бүзэлс харин тэр тал дээр нэлээд азтай. Яг уг гарал нь бол мэдээж Литв залуу. Ойрын хэдэн жил Литвийн саксон бөмбөгөөс яг ийм хэмжээнд сайн тоглосон тоглогч бол төдийлөн гарч ирээгүй байсан. Хуучин одоо 2000-ад оны ихэнх үед ч гэдэг юм уу Литв бол саксон бөмбөгөөр бас Европтой тэргүүлэх хэмжээний ийм улс байгаад исэн бол нэг хэсэг жоохон уналтанд орсон байсан. Нэг буцаад бас сэргийх боломжтой байгаа нэг сайн залуу бол Матас Бүзэлс яхахгүй мөн болж байгаа. За тэгээд Чикаго Буллсийн хувьд өнгөрсөн үйлрэл Гидиг ягнэндээ нэгтгэсэн байгаа. За Гиди Бүзэлс гэсэн энэ хослол бас үйлрэлийн төгсгөл цөөнгөө ажлыг багтаа авчирч чадлаа. За Гиди ер нь Буллст хэр сайн зогтсон гэж харж байна өнгөрсөн үйлрэлээс нь дүгнүүл. Жош Гиди яг үгүй сая одоо сүүл болж байгаа үйл явдлаас бол хоёр талаас баг олон тоглогч нарын хүсэл зорилго жоохон зөрүүтэй байгаад байсан. Тэгээд эцэст нь ямар ч гэсэн Жош Гиди
хүсэж байгаа тэр 120 саяынхаа гэрээг бол авч чадлаа. Тэрний яг Чикаго Булс баг нэг жоохон хямдрал олгуулчих гад арай бага дүнгээр гэрээ өччих гээд ийм байдалтай байгаад байсан бол тэр гэрээг олж гид авч чадсан. Тэгэхээр одоо гэрээгээ авцсан тоглогч эрх хүлээлт уг нь бол өшөө сайн тогломоор санагдаж байна. Гэхдээ зарим нэг тохиолдлууд дээр нөгөө гэрээний жилдээ сайн тоглолцоод гэрээгээ авцсныхаа дараа нэг тийм тааруу тоглолт үзүүлээд идэг тохиолдол байдаг. Тийм зүйл болчихгүй л байгаасаа гэж бодож байна да. За тэгээд Чикаго Булсын хувьд ердөө нэг тоглогчийг энэ зүүн явуулсан. За тэгээд яхааргүй бас гэмтлийн асуудлаас болоод багтаага төдийлэн сайн одоо нөлөөгөө үзүүлж чадахгүй байгаад байна тийм Лонзо. Тэглээ. Тэгээд энэ тоглогч тэгэл гэмтэл аллаа да. Тэрнээс уг нь Булс ирээд шидэлтийн техникийн өөрчлөлт улирлыг их гоё эхлүүлжсэн. Тэгээ ер нь бол за одоо л нэг хүлээлтэнд хүрэхэндээ одоо л нэг драфтын дид сонголт шиг тоглолтондоо гэжсэн бол шарамсалтай. Тэгээд маш хүнд гэмтэл аваад тэгээд одоо карьер нь одоо буцаж энэ формонд ирэх хэрэггүйг нь одоо хүртэл бид мэдэхгүй хараагүй л байна тийм. Одоо сүүлийн 2 өдрөл оролцох боломжтой тоглолтынхоо бараг 30% нь л тоглосон байна. Ер нь бол харин ч өнгөрсөн үеэрл бас жиж олон тоглолтод оролцчихлоо тийм сансныг бодвол. Тийм. Ер нь 2 өдрлийн хугацаанд 70 тоглолт гэдэг бол өөрөө бас хангалтгүй юм үзүүлэлт. Яг харахгүй сая дулаагийн хэлсэнчлэн энэ тоглолтын карьерийг ерөөсө гэмтэл бэртэл алчлаа. Уг нь одоо өмнөх Шарлотын дугаар дээр ч ярьжсэн Лонзо бол, Ламело бол гэдэг энэ хоёр ах トゥ хоёр хоёулаа л ер нь нэлээд хайптай орж иржсэн. Гэхдээ ах нь буюу Лонзо бол илүү сайн хамгаалтанд тоглодог учраас бас илүү ихтгэл хүлээлгдэг байсан миний хувьд бол. Тэгээ харамсалтай энэ тоглолтын карьерийг ерөөсөө нэг хүнд удаа дараагийн бэртлүүд тэгээ дээр нэг хурдаар юм огцон хөдөлгөөнөөр тоглолтод тамирчны хувьд өвдөгний бэртэл хоёрч дараалаад ингээ хүнд бэртэл авчиж байгаа нь өөрөө харамсалтай юм болчиход байгаа юм л да. Одоо тэгээд яг Булс дугаасаа л тэгэл хэрэггүй ч болчлоо те ГД ирснээр одоо харин зүгээр бас аваргын төлөө дайрж байгаа том баг буюу Cavaliers руу очсон. Тэгээ өөрийнхөө карьерээ өвдчихсэн тэнд илүү тухтай байж магадгүй. Яг Булс дэсэн шиг юм 28 минут бол олдохгүй. Гэхдээ 15-аас 20 минутыг Бадар Сэлгэнээс өнгөрүүлээд үр ашигтай байж чадхол өссөн хүлээлт байгаа. Тэгээд минут ч бас бага байгаа, тачаал бас бага байгаа. Нэг 14 гэсэн статистика нэг 20 минутанд үзүүлээд байвал тэгэл том нөлөө. Тэгээд тэрийг үзүүлж чадаад байвал бас гимтлээс ч бас хол ээж магадгүй юм гэсэн горьдлого байна. Сэлгэнээс тоглоод ачаал багтай байх юм бол бас одоо ямар ч нэг бүрэн гэрцсэн байгаа энэ нөхцөл байдал дээр бол Лонзо бас яг шинэ багт нь бол тийм л хүлээлт байна. Чикаго Булст бол угаасаа тэгээд нэгэнтээ явуулсан угаасаа л аргагүй эрхэнтэй гаргасан шийдвэр болж байгаа учраас тэгээд энийг бол тэр талаас нь ойлгож болох байх гэж бодож байна. За тэгээд Чикаго Булсын хувьд хоёр тоглогчийн гэрээг бол сунгасан байгаа. За Жош гэдэг бол түрүүний Имбагийн манд дурдсанчлан багтан дасан зогсож чадсан учраас гэрээнийхэн сонголтыг өгөөд 4 жилийн 100 саяын гэрээ өгсөн байгаа. Зарим Трей Джонсын тухайд 3 жилийн 24 сая. Энэ хоёр гэрээ хоёлоо тэгэл зүгээр ингээд одоо жишээ нь яг Трей Джонс бол зүгээр тийм өндөр дүнтэй гэрээ биш. Бас энэ ур чугамдаа ингээд тоглогч нэмж байгаа дөр бол сайн мэдэхгүй байна те. Ямар ч сан гарааны холбогчоор тоглуулах гэдэг болов гэж бодож байна. Тэгээд Жош Гидийг хамтд нь гаргаад байх юм уу? Одоо Жош Гидид эсвэл мөнгөний хэмжлийг нөхөх гээд байгаа юм уу? Тэрийг бол сайн мэдэхгүй байна. Тэгээд ямар ч сан Гидийг бол 100 саяар авч үлдсэн зөв шийдвэр болов гэж бодож байна. Тэгээд жилийн 25 саяг авах хэмжээний ур чадвар тунд байгаа. Тийм. Багт жишгтэй тоглогч нэг ч хамлаад тахааргүй юм л таатай гэрэл болчихоо да. 100 гэж зүтгэсээр байгаа л авлаа Гид ямар ч байсан. Тэрнээс өмнө тавьсан одоо 80 сая маягийн сантын ерөөсө хүлээж авахгүй байгаа гэсэн шүү дээ. Тэгж байгаа Гид ямар ч 100 гэдэг дээр нь бол тохироод ингээ хүлээж авлаа. Гэхдээ одоо цалингийн зэс жил болгон өсөж байгаа энэ нөхцөл байдал дээр бол Гид шиг хэмжээний тоглогч 25 саяын цалинтай байна гэдэг бол багадаа орох дүн болж хөрж байгаа. Тэгэхээр Булст бол санхүүгийн талаасаа бол ашигтай ийм гэрээ болсон болов уу гэж найдаж байна. Одоо ер нь их цагаан тоглогчтой баг болох гэдэг нь одоо Булс чинь Жош Гиди тэг Бүзэлс энэ жил драфтаас тэгээ бас Францын цагаан залуу авцсан. За тэгээ Вучевич байгаа ч гэх юм уу те. Тэгээ дөрвөлээ гараанд гарах боломжтой Коби Вайтын антаар яваад Коби Вайтны жил бас Вайт гэдэг нэртэй маа те. Тэгээ ингээд баг 4 цагаан тоглогч за нэг ингээд Вайт таанд ингээ гурлаа тавлаа гараанд гарах чинь потенциалтай 5 тоглогч байна. Гиди Бүсэлс за ялангуяа Гиди бол одоо зөвхөн статистикаасаа ч тэр ямар олон талт вэ гэдгээ харуулж байна л да. 15, 8, 7 дундчлан гэдэг бол яг энэ холбогчийн байрал дээр тоглож байгаа хүний хувьд бол
энэ чи баг одоо трипл дабл руу л нэлээд ойртож байгаа юм үзүүлэлт шүү дээ. Тэгэхээр эдийг энэ олон тал тоглолт бол Чикагод нэлээд л дэм болох бах. Тийм одоо прайм дээр очиаг бол өсөж сайжирж байгаа тоглогч тэгээд яг OKC-д үнэхээр байрал дээр нь тоглогчд байсан. Тэгээд авраг авахт нь бол гарааны бүрэлдэхүүнд аврагын өмнөх жилд нь гарааны бүрэлдэхүүнд плей-офф үнэхээр тааш тохирохгүй давхцлаа байгаа. Тэгээд 3 шидэлт нь бас найдвартай биш. Тэгээд бөмбөггүй тоглох чадвар нь бас тийм сайн байгаагүй гэсэн. Маш гоё вин-вин солилцоо болцсон л доо. Тий яг Caruso OKC-ийн одоо паслыг гүйцээсэн бол Giddy яг Chicago Bulls бол Caruso төдийлөн хэрэггүй тоглогч байхгүй. зөвхөн хамгаалалт хааслыг багийн лидер байж чадахгүй юм тоглож байгаа. Giddy бол ингээд гарааны холбогч байж чадхаар ийм ур чадвартай тоглогч. За гэхдээ нэг асуулт байна л да. Одоо Bulls-ийн дараагийн супер од нь хин бэ? Энэ баг яг хиний баг юм бэ? Kobe White-ийн баг юм уу? Эсвэл Giddy-ийн баг одоо болох гэж байгаа юм уу? Эсвэл дараагийн супер одсtarаа хайж байгаа юм болов уу? Тулгаа маань баг ихэнд хилчих шиг болсон да. Энэ баг нөгөө унж өгдөггүй. Тэгсэн мөртлөө нэг тийм сайн тоглолтгүй. Тэгээд тэр талаас нь харахаар энэ багт ерөөсөө тийм сүп багийн ирээдүй болох тоглогч одоо болтол тэр тоглогч олоогүй байна гэж түрүүн ер нь тулгаагийн санаа бол тийм байсан. Тэгэхээр би ч гэсэн тэрнтэй санал нэг байна. Яг одоо энд итгээд одоо Buzelis ч юм уу, Giddy ч юм уу, Kobe White ч юм уу гэж бодохоор ийм жишээ лидертэй баг аврагын төвчний баг бол чадахгүй би шууд үгүүл гэж хэлээ. Тэгэхээр энэ багт яг тийм нэг итгэл даах үец дараагийн 10 жил магадгүй энэ багийг үүрээд явах хэмжээний тоглогч одоо болтол байхгүй л байна гэж бодож байна. За тэгвэл энэ багт 100 ирсэн 2 тоглогчийг хамтдаа харьцгаая. За драфтаас бол 12 дахь сонголтыг хийсэн. Түрүүн тулгаагийн онцолж исэн Франц залуу байгаа тийм ээ. Тийм. За Окоро бол мэдээж Lonzo Ball-оор солигдоод Cavaliers-аас ирсэн. За Noah Sengi гэж драфтын 12 дахь сонголтоор. Одоо ер нь сүүлийн жилүүдэд нь Франц тоглогч нар лигт бол энэ драфтын төрөн орж ирсэн. Эхний лотоны сонголтуудаар ерөөсөй жил болгон л дооройж 2 тоглогч ч юм орж ирдэг байна. Тийм одоо 2 жилийн өмнө Wemby драфтын тэргүүн сонголт байсан бол өнгөрсөн үеэрл Саар Рисаши гээд 2 Франц тоглогч бүр 1-2-оор ороод ирж байгаа шүү дээ. Тэгээ энэ жил ч гэсэн одоо энэ жилийн драфтд ингээд Noah Sengi бас лотоны сонголт болоод орж ирж байгаа. Тэгээ Chicago Bulls баг авсан. Bulls яг л нөгөө нэвтрүүлгийн эхэнд ярьжсэн шиг ингээд нэг юм 10 дугаар байр, 11 дугаар байр, 9 дугаар байр маринд яг амжилтаараа удирлыг дуусгаад байгаа болохоор тэр нь ингээд нэг драфт дээр нэг юм 10-аас хооших сонголт хийх гээд байгаа юм л да. За солигдсон тоглогчдын гэрээний үзүүлэлтийг та бүхэнд харуулж байна. За Окорогийн 2 жилийн 23 саяын баталгаат гэрээ үлдсэн байсныг одоо Чикаго авчирсан гэсэн үг. За тэгээд 1 жилийн 10 саяын баталгаат гэрээ 26-аас 27 оны удирдлийн 10 саяын гэрээ. Одоо энийг гэхдээ яг team option тийм багийн мэдлийнх учраас Cavaliers-д бол алдаад зүйлгүй. Cavaliers-д бол ер нь маш ашигтай. Тий, ер нь харагдаж байгаа. Cleveland-д нэлээд ашигтай солилцоо болох шиг. Окоро угаасаа ротейшноос гарч ирсэн. Тэгээ гэрээгээс нь салчиж байгаа баталгаад гэрээгээс нь. Тэгээд Lonzo Ball-ыг сэлгэнээс туршиж үзээд болохгүй бол эх хичээл гэрээг нь өгөхгүй. За болж ивэл 10 сая аваад үлдэхэд алдахад ах зүйл. Тэгэхээр ингээд л менежментийн тал дээрээ бас бүлс нэг иймэрхүү санхүүгийн баг зэргийн юм алдаанууд ингээд л солилцсон байхгүй тийм хийгээд байгаа л харагдаад байгаа юм л та. За тэгвэл үргэлжлүүлэн драфтын яриа руугаа буцаад шилжихэд за Европоос ирсэн энэ өндөр өсөлт дэвшилттэй хамгаалтаараа ер нь бэлэн тоглогч хийж нэрлээд байгаа шүү дээ. Маш сайн хамгаалттай. За тэгээд NBA-ийн тоглогч маань хэр дасан зохицох бол Bulls-ийн ирээдүйн гол хүн болж чадах болов энийг одоо энэ үлрэл бид харна да тийм. Ер нь бол яг хав дайжгүй. Ер нь маш дайжгүй тоглогч гэж бодож байна. Дайжгүй үүргийн тоглогч болох. Ер нь хэдэн жилийн дараа багийн 2 дахь лидер ч юм уу 1 дахь лидер болж бас магадгүй л гэдэг зөв хүлээлт байна. Яах нь мэдэхгүй. Bulls залуу тоглогчтой их удаан хөгжүүлт юм да тэгээд. Одоо Kobe White ч одоо гарч ирэх гэж ямар ч удав тий. Одоо баг Kobe White-ийн хамгийн үр өгөөчтэй тоглосон жил баг өнгөрсөн үеэр болох шиг болооч тогтвортой. Яг өмнө нь мэдээж яг нэг тоглолтод 20-30 он авах тохиолдлууд түнд бэдэг байсан ч гэсэн яг тийм үлрэлийн турш тогтвортой байсан тохиолдол байгаагүй л дээ. Яг тэрнтэй адилханаар бусад залуу тоглогчтон ч гэсэн яг ингээд хөгжил нэг жоох удаан байгаад байгаа. Тэгээд Сенгигийн хувьд 2 м 8 см өндөртэй. Яг байрлал нь харах юм бол ер нь хөвшин товтгочийн байрлал тоглодог. Одоо яг эхний тойргоор сонгосон ч гэсэн шууд одоо бас гараанд гаргаж тоглуулах болов уу яах вэ гэдэг дээр л эргэлзэж байна. Бусдаар бол
Бүзэлстэй давхцах гэдэг тийм. Тийм, яг бүзэлстэй байрлал нь ерөөдөө давхцаж таарч магадгүй болчиход байгаа. Тэгэхээр бусдаар бол гайгүй бах. Минут олгоод ингээ хөгжүүлээд явах юм бол ер нь боломжийн бах. Мэргэжлийн төвшөнд одоо Еврокапт томчуудаа тоглоод сурцсан хүн чинь тийм бүзэлсийн өрийг 4-3 дээр хамтдаа гаргаад юм уртаар ашиглаж болондоо хоёулаа шидэлттэй учраас. Тэгээ Коби Вайтыг одоо эртхэн үн үрж байгаа дэр нь явуулаасаа л гэж бодож байна. Яг үнэ. Коби Вайт бол хэцүү шттэ. Ер нь би жижигхэн хамгаалт муу. Тэгээд нэг 20 оног зүгээр бүүлстэл аваад бас өөр багтайг плей-оффын багт ч 20 оноо авчдаг. Тэгээд Жордан би бол нэг сэлгэнээс л ашиглагдах хэвээр тоглогчийг ингээл тий гэрээг нөгөөл довтлооны номерыг сонголт болгоол бусад залуучуудаа хаагаал байх шаардлага байхгүй. Тэгээ бүүлсийн удирдлагуудыг бол ер нь ойлгох юм дөө бид. За үргэлжлүүлэн бүүлсийн фэнүүд за үзэгчид энэ драфтын 12-оор сонгосон тоглогчтой хэр өндөр хүлээлттэй байх ёстой вэ гэдгийг харж болох. Скаутын тайлан хамтдаа харъя. За эсэнгээ бол үнэхээр урт чацархаг тоглогч, за хүчний товтлогчийн байрлалд тоглодог 18 настай залуу тоглогч гэхэд хэдийн 208 см өндөртэй. За гэхдээ түүний гол асуудал бол жинийн юм аа. Одоогоор 91 кг жинтэй, түүний хувьд багадаа нэмэх 100 кг жинтэй болох шаардлагатай гэсэн байна. За биеийн хүчний тоглолтоо сайжруулж чадвал лигийн гарааны тоглогч болох бүрэн боломжтой. За багийн тоглолтод бөмбөгийг сайн шилжүүлж чаддаг. За оноо авах чадваруудаа олон болгож хөгжүүлэх хэрэгтэй. За жишээ нь талбайн гаднаас довтлох чадвар, мэдээж довтлохыг бүтээдэг тоглогч болох чадвар гэх мэт. За харин хамгаалалтын хувьд бол лигт бэлэн тоглогч гэдэг нь мэрэгжлийн Евролигийн тоглолтуудаас нь харагдсан гэжээ. За харьцуулсан тоглогч нь бол Харрингтон гэсэн байна, тийм ээ. За их тийм сонирхолтой тоглогчтой харьцуултай. Харрингтон бол бас нуруулаг. Гэхдээ тухайн цаг үедээ нэлээд ховор байсан. Гураа шиддэг юм хүчин тоглолт. Яг орчин цагийн сагсан бөмбөгт бол бүр маш гоё тохирохоор тоглолцсон тийм. Яг цаг үеийн буруу тоглолцсон тийм. Хамгаалт сайтай тоглогч байсан. Тэгэхээр тийм ойрд бас харагдаагүй сонирхолтой тоглогчтой харьцуулсан байна. Тэгэхээр хамгийн гол нь яг энэ тоглогчийн нуруу өндөр мөртлөө шидэлттэй гэдэг утгаараа харагдаад харьцуулж байгаа. Мэдээж одоо яг нас залуу нэлээд тесрэлттэй маш гоё тоглолтууд бас тэр зуны лиг дээр ч юм хийж байгаа харагдчихсэн. Тэгэхээр тэр талаас нь харах юм бол Харрингтонтой бүр харьцуулшгүй хөлийн урдтай эсрэлттэй тоглогч байх болов гэж найдаж байна да. За ингээд үзэгчтэй 30 ба 30 өдөр нэвтрүүлгийн төрөөд хэсэг хугацаанд завсарлаж байна. Эргэж ирэхдээ бид цалингийн зэс болон бүүсийн энэ улирлын боломжит гараа болон сэргээний бүрэлдэхүүнтэй танилцах болно. Нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж болох нь Unitel Group. Эргэн тавтамаар л үзэгчтэй Chicago Bulls-ыг онцлсон дугаараа 30 ба 30 өдөр нэвтрүүлэг та бүхэнд хүргэж байна. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк. За үргэлжлүүлэн бүгдээрээ Bulls-ийн цалингийн зэстэй танилццгаая. За 30 багаас бол 25-т орж байгаа. Санхүү сайхантай байгаа баг. Боломж бол байгаа тийм. Олон тэгээд яг энэ баг нөгөө эзэд нь менежментийн дээр угаасаа нөгөө асуудалтай. Уг нь яг солигдсон шүү дээ. Эзэд нь солигдоод хуучин домог тоглогчтой авчираад тавьсан байсан. Тэгээд тэр нь бас бүтээгүй шүү дээ. Тийм. Тэгэл уг нь сольсон. Солиол шууд амжилтын төлөө дайрах гэж үзээд ерөнхийдөө тэр хүчээвч лавын дөрөвс нэгсэн ослыг бүрдүүлсэн. Тэр нь бүтлгүүцсэн. Одоо тэгэл ингээл шинээр хилж авах шиг л байна да. Яг нь санхүүгийн тал дээр бол маш гоо орон зай бол үүсэлсэн байгаа харагдаж байна. Тэгээд эдгээр залуу тоглогчнууд дээр магадгүй эдгээр тоглогчд нь их тийм ихтгэл хүлээлгэх үед сайн тоглолт үзүүлээд ирэх юм бол Chicago Bulls шиг энэ домогт түүхэхтэй Томотын багийн хувьд бол супер хот тоглогчийг нэгтгэх боломж бас байгаа шүү дээ. Тийм, том хот те, том зах зээл. Тэгээд одоо Derrick Rose-ийн 90 үеэс хоошоо энэ баг одоо дахиад нэг гоё тийм Rose-ийн хэмжээнийхээ шинэ одыг л авчвал баг нэг тим одоо л олоод авчихад ууг нь бол суурлал босчдөг л доо. Тэгээд тийм од нь л бас өгүүлэгдсэн нэг дутаад байгаа багуудын нэг юм болоо да. За тэр одоо хизээ авах боломжтой юм бол за энэ үйлрэлтэй бол хараахан тим нүдлийг хийхгүй байх. За тэгвэл тэрний дараагийн үйлрэл буюу 26-аас 27 оны үйлрэлд баталгаад гэрээтэй тоглогчдыг харцгаая. За энэ жигсаалтад энэ 9 тоглогчид бол Коби Вайтийн нэр онцлол байхгүй байгаа. За Коби Вайтийн баг одоо сайн зүйл нь баг энэ болчихж байна да. Явж байгаа хоо Коби. Одоо үс гэрийг сунгаагүй шүү дээ. Одоо сунгаагүй байна гэдэг чинь ер нь яг сунгана ирээдүг гэж харсан өнгөрсөн үйлрэл сунгах хэрэгтэй байхгүй. Одоо сая энэ 100 жишээ нь ингээд сонгож явах боломжтой байхгүй. Тэгэхээр одоо өгөхгүй байна гэдэг бол Коби Вайттай. Коби Вайт одоо энэ үйлрэлд бас сайн статистикийн хувьд сайн л болох нь тийм ер нь бол сайн тоглоод өөрийнх нь гэрээний жил за Булстэй биш юм аа гэхэд өөр багаас гэрээ авах боломжтой учраас
Коби Байт бол энэ үлрэл сайн тоглох. Бүлс ч гэсэн ер нь бол эрх мэдэл нөгөөд тоглуулж. Тий одоо ингээд зүгээр цалингаас харахад л жишээ нь энэ багт угаасаа супер бод байхгүй байна. Тэгэхээр харин улирлын дундуур ингээд юм болгоод авцсан дээр байхгүй юу? Ууг нь хоос алдчихж байгаа Коби. Ядч нэг драфтын нэгдүгээр төрөг ихээр шууд тулгач гэдэг. Яг үндэ Патрик Уильямс ч гэсэн бас их гинтдэг тоглогч те. Тэгэхээр Патрик Уильямсыг ч гэсэн Патрик Уильямс гэрийг нөхцсөн юм. Одоо Эсенгийн жишээ нь тэгснэ хойноос нь ингээд хоёр нуруулыг бүзээлээс Эсенгийн хоёрыг авчих юм. Тэгэхээр би одоо Патрик Уильямсыг ч гэсэн энэ үйл ер нь солилцуулж болох үс санагдчих. Ер нь одоо болдог бол солимоор л тэгээд авах байх нь гэдэг бас сонь те. Гэрийг нөхчөөд шүү дээ гол нь. Ахацсан л гэрээ санагдаад. Патрик Уильямс юу ч батлаагүй. 4-80 сайн шүү дээ. Юу ч батлаагүй гэсэн. Одоо тэгээ гол нь орнд бүс за плей-оффын баг болж чадахгүй юм бол уныг гэхээр унах бас боломжийн цөөхөн. Тэгээд 30-аас дээш хожлоо авчихсан шүү дээ энэ чинь айгүй хэцүү. Одоо яг өнгөрсөн жилийнхаа л юмыг энэ баг дахиад энэ жил давтах магадaltaй болцоод байна л да. Бага бүрэлдэхүүн үзүүлж байгаа. Чивчиг бас явуулмаар байна тий. Болдуулсан бүгдийн цаахан явуулмаар л байна. За өргөжлөлөн багийн боломжит гарааны бүрэлдэхүүнийг хамтдаа харцгаая. За яг энэ гарааны тавт бол өнгөрсөн улирлын төгсгөлийг гэрсэн эсрэг нэг шуухантай хожил авсныг бол санаж байна. Тэр чи яг нөгөө нэг ид форм нь орцсон байсан үү? Ер нь бол улирлын бүр тэрнээс хойш 3 сараас хойш бол түрүү хэлсэнчлэн ихэнд хэлсэнчлэн сүүлийн 20 тоглолтыг 15-т нь хожиж дуусгасан. Тэр дунд нь Кливленд, Нью-Йорк гэсэн бүсээ тэргүүлж ирсэн хоёр багийг хүртэл нэг нь 2 удаа нэг нь 1 удаа хоцсон шүү дээ. Тэгээ бодохоор бүс бас их тийм аюултай. Залуу багийн нэг аюул бас тэрэлтэй. Ер нь бол өнгөрсөн жилийн гараанаас өөрчлөгдсөн зүйл ямар ч сан байхгүй л байна. За тэгвэл сэлгээний бүрэлдэхүүнийг хамтдаа харцгаая. За сэлгэн дээр яг Spurs байсан Trey Jones энэ жил гэрийг нь сунгаж багтаа авчирсан. За тэгээ Kevin Huerter өнгөрсөн жил бол бас энэ багт тоглосон. За тэгээ Isaac Okoro шинээр нэмэгдээд төвийн байралд Zach Collins. За тэгээ Patrick Williams энэ жил бол яг харахгүй сэлгээ болохоор болчихлоо. Тэгээ одоо Эсенгэ байгаа. Тэгээ ингээ харахаар зүгээр том боломжийн сэлгээ. Маш одоо дайжгүй сэлгээ. Ер нь плей-оффын багт байж хахаар сэлгээ байгаа байхгүй. Тэгэхээр л энэ багч нөгөө 30-ны тонч авчих гээд байгаа байхгүй. Тэгээл дахиад драфтын эхний 5-аар сонгож чадахгүй. Тэгээл одоо харин баталгаат гол нь баталгаат эхний 6 байр нь бичигдэхэд хэцүү. Тэгээд нөгөө 7-оос 10 дугаар байр нь бичигдээд плей-ин тоглонгууд чинь тэр чинь нөгөө ганцхан тоглолтоор шийдэгдээд байгаа учраас тэр нь бас юу ч болж магадгүй. Өнгөрсөн жилийнх шиг жишээ нь хожигдоод дуусгачих магадгүй. Эсвэл бүр шууд одоо хожил байгуулад плей-оффт 7 юм уу 8 дугаар байр нь бичигдээд дуусгахыг ч бас үгүйсэх хэрэггүй л ийм жоохон барьцгүй гэж хэлэх юм уу да. Ийм л баг болчоод байна л да Чикаго Булс юу. Энэ жил яг зөв бодъё л да тий ингээд Cleveland, Orlando, New York, Detroit. За тэгээд Milwaukee, Янстай Milwaukee-г бол үргэлж мартчихлахгүй аюултай байх нь ойлгомжтой. Atlanta, за Sixers яг нэг ихний 8 руу өрсөлдөх гэж оролдох багтаа. Ингээд чинь дорнын өрсөлдөөн ч гэсэн яг дотооддоо бол бас чанга штэ. Ингээ бодохоор яг тийм бас ингээл 10 дугаар байр нь бичигдэж магадгүй л байгаа даахгүй бүлстэй. Майами хитээс бол дээгүүр. Тэгээд Торонто, Майами гэдэг инхээр 11-1 рүү ороод бас плей-оффс гарч магадгүй юм байна. Гэхдээ энэ багийн аюул нь яг өнгөрсөн жил харагдсан байхгүй. Яг тэр удирдлийн төгсгөлд яаж тоглосон бэлээ. Бүр топ баг болсон юм шиг тоглоод дуусгацсан болохоор тийм чадамж нь байгааг харуулчихлаа шүү дээ. Одоо харин унчмаар юм байна л да. Би бол ер нь зүгээр энэ багийн унаасаа тэгээд энэ жил Шарлотт арай л 35-аас дээш хожил байгаа. Тэр нэг 11-р байр, 10 дугаар байр өрсөлдөд Шарлоттын оронд унаад нэг драфт ихний 5-аас тоглож авмаар шүү дээ. Гэтэ бүрэлдэхүүнийг харахад миний хувьд бол нэг тийм унахааргүй харагдаад байна. Ер нь бол. За дасгалжуулагчдын багийн бүрэлдэхүүний цөмөрөө сонирхъя. За ямар системээр тоглох бол залуу тоглогчдоо яаж удирдах бол за ахлах дасгалжуулагчаар билээд оноо. Тэр нь өөрчлөгдсөн юм бол байхгүй байгаа шүү дээ. Яг үнэндээ бол зүгээр нэг руки нэг залуу тоглогч нэмснээр бусдаар бол энэ багч яг нөгөө л өнгөрсөн жилийн бүс хэвээр байгаа даа. Тэгээ уг нь яг хуу билээд оноо гэдэг өөрөө тий NCAA коллежийн баг удирддаг байсан юм эрхэм тэгээд сүүлд бас өвгсэй дээр ажиллаж байхад яг хоёр том одын учрыг жоохон олж таагүй тийм туршлагагүй алдаа гаргасан. Стооц бол ууг нь их залуу тоглогчтой ажиллаж чаддаг засгалжуулагч удирдах байгаа ууг нь. Тий одоо 20 оны хүртэл өвгсэйгийн нэг уналттай жилүүд дээр бол залуучуудын их сайн хөгжүүлж өгсөн засгалжуулагчтай 15-аас 20 оны үлрэлт тэр хооронд 5 жилийн хугацаанд. За тэгээд одоо бол бас залуу тоглогчдод багийг удирдахаар болчихж байна. Тэгээд өнгөрсөн одоо 20 оноос хойш гэдэг чинь бүүс дээр ирээд одоо эн чинь баг 6 дахь удирдал эхэлж шүү дээ. Тэгээ бодохоор залуучуудыгаа л одоо өшөөл хөгжүүлж явах баха. Түүнээс биш
Энэ дасгалжуулагч харин нэг супер одтой баг удирдвал яах вэ гэдэг дээр л Яг одоо нөгөө өөрөө супер од болгоод залуу тоглогчоо тэгж хөгжүүлвэл асуудалгүй байна. Тий. Бэлэн ингээд том хэдийн чөлөө танилцаас солилцоогоор ч юм уу тий. дээр очивол жоохон асуудалтай биш магадгүй. Тэрэн дээр жоохон эргэлзээ байна. Түүнээс залуучуудыг бол тоглуулдаг нь асуудалгүй л тий. За баярлалаа. Ингээд үзэгчдээ бид Chicago Bulls-ыг онцлсан 30 баг 30 өдөр нэвтрүүлгийг хүргэлээ. Нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж болох нь Unitel ажиллалаа. Баяр та үзэгчдээ. Баяр та.